Амгалан залуусч байна уу? Амар байна уу? Тавлаг айттай. Өвөө хэдүүлээ подкаста ярихгүй 35 хоног болчихсон байгаа юм байна. Тэгээд тэр оронд би тэгэхэд 100 танаас асуух 100 асуулт тэгээд 10 нээлт цуглуулчихсан байгаа. Тэрийгээ ярьж болох уу? Болно. Бүр аваарцсан байх шивтэй. Ханд. Тэмдээ. Цаг үе гэдэг шинжилгээтэй өөрчлөгдөж байна. Тийм байхад асуух асуултууд олон байлгүй яах вэ? Удаа уулзаагүй чимээгүй байсан чинь жоохон дуугүй болцсон юм уу да. Шинт вэ? Их л дараахан болсон юм шиг л харагдаж байна да. Ханастай. За. Өвөө хүүхэлдэнд яаж сүнс шүглдэг вэ гэсэн маань асуулт. Эхнийх нь юм. За. Ичмийн шахаа хизээ дуусах вэ гинэ. Өмнөх хоёрыг нь би урд нь асууж исэн болохоор зөвлөчихсөн. Тэгвэл энэ асуулт хэд гэх үү? Хүүхэлдээ болохоор 5, ичмийн шахаа болохоор 3 юм байна. Шууд нэгээс нь эхлээд хүүхэлтэйг нэг гэл явчихгүй. За тэгтээ. Эхлээд асуух гэж байгаа зүйлийнхээ дэс дугаарыг хэлэх нь шүү дээ. За. Өвөө 5 дугаар асуулт дээр хүүхэлдэнд яаж сүнс шүглдэг вэ гэсэн мэн. Заавал сүнс байх албагүй. Тэгээ би нөгөө ахын хуучин постыг уншижсэн чинь шатаавал үргэжчихдэг. Тэгээд хаюул хорогдоод үлдчихдэг гэлөө. Юусоо гарч өгдөггүй юм шиг санагдсан. Яг цагаа толвол энд хорвоод амьтай амьгүй гэж яриад байгаа. Хиймэл бус гэж ярьдаг шүү дээ. Эндээс л хүмүүс бодис юм гаргаж хийж л байгаа бол тэр амьтай зүйлээс үүсэлтэй байж таарна гэсэн үг юм. Эртний Египтчүүд ингээд хөшөөнүүдээ амьтай гэж бодонгуудаа бүх хамрыг нь ингээд цохиод авчихсан байт юм билээ. Тэгээд үлдсэн хөшөө тусгалууд нь бүгдээрээ хамаргүй байдаг. Хөөхөлдөнд яаж шингэх вэ? Сүнс. Сайнаар хийж болдог, саараар хийж болдог. Заавал сүнс шингэх албагүй юм. Тодорхой хэмжээний хэлбэр дүрстэй зүйлийг энэ оршихуйн эрчмээс нь таслан аваад түүнд суулгаж байгаа хэлбэрийг хийж байна шүү дээ. Нэр өвөө нэг юмнуудыг амьлуулах гээд тийм зан үйлгээд идэг хүмүүс. Төстэй. Гол нь яг түүнд ямар зорилгоор хийж байгаа гэдэг нь чухал юм. Хүмүүс бол тийм зүйлсийг хүүхэлдээ гэлтгүй эд зүйлсийг сахиус гэж яриад байдаг шүү дээ. Одоо харь хэлээр. Хамгаалалт сахиус гэж. Эдгээр зүйлс нь тодорхой хэмжээний өөрийн биед таатай нөлөө үзүүлдэг эрчмийн дүрсэд хувиргасан хийсэн бэлдсэн зүйл дээр төвлөрүүлж суулгахыг хэлж байна. Одоо та нарын харвал өөрт нь ээлтэй, ивэлтэй эрчмийг тэр хамгаалалт эсвэл тэр хөөхөлдөд ч юм уу шингээж болно гэсэн үг. Энэ шингээлтийг амьлах гэж яриад байгаа юм шүү дээ. Тэр эрчим шингэсэн учраас л тэрийг хамгаалт гэж болно гэсэн үг юм. Ер нь ганцхан Монголд гэхээс илүү хаа сайгүй л хүний хэлбэр дүрстэй, царай төрхтэй хүүхэлдэй гэдэг байгаа шүү дээ. Тийм. Мотор, төмрөөр. Тэгэл янз бүрээр хүний хэлбэр дүрсэд оруулж байгаад зан үйл элдэв зүйлд хийж болдог. Өвөө нэг цэрэн дээр монголчууд
хүн төрстэй тоглоомоор хүүхдүүдийг тоглуулахыг цэвэрлдэг гэсэн байсан. Тийм. Тэснэ нөгөө нэг өсөн нургадаг, тэснэ сумсан нургадаг тийм үгэлдээ байгаад идэгтэй. Жишээ нь зарим хүмүүс хар үлэнд ашиглахдаа тухайн хүний үс гизгээс ч юм уу эсвэл өгсөн биетэйс ч юм уу хүүхэлдээ хийж болдог. Боху. Санаанд дурсахын тулд байж бол зарим зан үйлийн хар үлэнд ашиглах гэж байж болдог. Зарим нэг ихэд хорыг гадагшлуулах сав болгоцч болдог. Ер нь тэр хүүхэлдэйг яаж ашиглана тухайн чадварт нийл мэдэх зүйл болдог гэсэн үг юм. Тэрэнд ягаад сүнс шүглсэн болоо гэдэг нь мэдээж хүүхэлдээгээр том хүн тоглохгүй нь ойлгомжтой. Заримдаа хүүхдүүд цэвэр эрчимтэй байдаг учраас төсөөлөх альва нэг зүйлд анхаарлыг хит их төвлөрүүлж өгснөөр тэр зүйл амлах боломжтой байдаг гэсэн үг. Насан туршидтыг бодвол хүүхэд гэдэг хамаагүй цэвэр ариун тэнгэрлэг ирэх эрчимтэй байдаг учраас тэр зүйл төвлөрөхөд тодорхой хэмжээний хамгаалалт, дурсамж, эрчим шингэлт үүсч болдог. Тэр нь хадгалагдаж байсаар холбоос үүсэх боломжтой болно гэсэн үг. Яг тэр нь сүнс мөн үү эсвэл нэг зүйл төвлөрсөн асар их эрчмийн бөөгнөрл нэг биед шингэж үү гэдгийн ялгааг олох хэрэгтэй болно. Одоо чамд хүүхэд байхдаа санагалздаг тоглоом гэж бий юу? Нэг хөөхөлтэй байсан. Тэгсэн чинь манай яах нохоод бариулаад явуулчихсан. Биэс зөндөө дандаа тийм хөвцөн. Үеэлтэйгээ ингээд тэдрийг ингээд амтай юм шиг яриад тэгээ тэр хөөхөлтэй яриад нөгөө тэр үеэлээ зодоод. Яг амтай юм шиг. Яг зөв. Энэ дурсамжийн санаж байгаа зүйл нь тухайн зүйл шингээстэй байх боломжтой юм. Чиний нэг эрчмийн нөгөө хэсэг тэнд шилжсэн байх боломжтой гэсэн үг юм. Даанч жоохон төгсгөл хэцүү юм да. Нахад үгүй болсон. Ингээд миний нэг шинэ үгэлтэй шиг тэм чихмэлд яг сүнс байгаа юм шиг санагдаад идэв юм аа. Сүнс биш. Ямар тэрийг өөрийн эрчмийн хамгаалалт, эрчмийн төвлөрч шингэсэн байж болно гэж үзэж болно. Тэрнээс бас зүгээр нэг сүнс ороод шингээд орчихгүй байх нь шүү дээ. Нөгөө нэг ахын үйл хийгээд ясан нөгөө толгид нь ингээ нэг тийм хүүтэн нэрхтэй. Тэгээ тэрний энерги сордог гэсэн. Тэр сүнс нь тэр толинд байгаа сүнс. Тийм үү? Тийм. Тэгээ тэр толинд намайг гугна хараарай гэсэн боловч харахаар л нэг тэмчих үзтүрхт. Сүнстэй гэж бодохоор л юм. Тэгэхээр толинд яаж сүнс шингүү? Тэр яагаад хүний амиг авд юм бол? Тийм болоод л энэ далд ертөнц гэдэг бол ёстой л далай гэсэн үг гэж. Далай гэдэг юм шүү дээ. 2-3 түүн дотор 2-3 гიშглээ гэдэг далайг тууллаа гэсэн үг биш шүү дээ. Явах тусам л гүнзгий болно. Тэгэхээр тайлагдшгүй зүйлсүүд маш их байгаа гэсэн үг. Яг тэрийг гэхэд хэцүү. Тэгвэл хүүхэлдэй гэж байгаа шүү дээ. Тийм. Тэрүүгээр давхар хар үүлэнд ашиглаж болдог.
гэр өргөөг сахиулах дом үлэнд ашиглаж болдог. Давхар хүүхдийн тоглоом болгож болдог байх юм. Сүнс гэхээс илүү эхлээд тэр бол эрчмийн төвлөрөл юм. Өөртөөгөө холбох холбоос. Тэн хорвогийн эргэн тойрондох бүтэн эрчмүүд тойрон эргэлдэж байна гэд төсөөл. Чамайг тойроо тэгж эргэлдэж байхад чи төвлөрч байгаад тэр хүүхэлдээ гих тэр зүйлд анхаарал төвлөрүүлж шингээж болно гэсэн үг юм зарим хэсгийг. Тэгээд тэр амьлах үеэр юу ч хийлгэж болох нэ гэж бод. Хойлорч байгаа эрчнүүдийн дунд чи тойрон эргэлдээд тэр зүйлийг харж чадахгүй шүү дээ мэдэрч. Мэдэрсэн ч тодорхой барьцгүй учраас орж гарах нь ойлгомжтой. Харин яг тэр үед нь нэг биетэд төвлөрч шингээж болно гэсэн санаа юм. Энэ нь хараал жатаг болоод хамгаалалт, домнох, гарзан гаргах гэдэг олон төрөл зүйл ингэж хуваагдана. За сүнс шүглэх талаас нь бол хэлж болоход ямар нэгэн хий биет нь ингээд дэгдээд яваад байна шүү дээ. Тэрийг хүчээр барьж нэг зүйлд шингээж оруулахыг хэлээд байгаа. Хий дүрээрээ явхаар тэр чинь маш хурдан байх нь шүү дээ. Тэгэхээр түүнийг хэдэн талаас нь бүчиж байгаад одоо хүүхэлдээ мэтийн зүйл шингээж болно гэсэн үг юм. Хий дүртийг барьж авна гэж байхгүй шүү дээ. Хий дүртийг эрчмээр нь шахаж байгаад бихтэй зүйл рүү шингээх арга барилыг хэлээд байгаа. Тэгвэл тэр битээ зүйл рүү шингээсэн бол тэр шингээсэн зүйлээ яах ёстой бол? Бамартаж устгаж болохгүй. Тэгвэл суларна гэсэн үг юм. Бүр мөсөн хөнөө гэвэл яах вэ? Сүнс өгөхгүй шүү дээ. Нэрэд. Тэгэхээр уучлах та. Нэг Анабель гэдэг нэг амар хараа хөнөлтэй тийм хүүхэлтэй алжтай хүүхэлтэй байдیں۔ Тийм нэг шилэн оргонд музей болоод тавигдсан. За. Тэгээ хүмүүс хараа тэгээ орой болонгууд амилж мэмлээд идэм шиг байл. Бодит юм уу? Бас л тийм арга барилаар хоригдсан байх нь шүү дээ. Хэрвээ тэр хүүхэлтэйг устгалаа гэхэд тэнд байгаа хориотой байгаа зүйл суларна гэсэн үг юм. Ирэх зүйлэртэй бол. Тэгэл ойлоо. Тэгвэл одоо дараагийн асуулт асуу. Тэгвэл нөгөө нэг халбинг хорсон да. Яг тэрүүнтэй адилхан ингээ хүмүүс сулалсан шиг дахиад халбинг ямар нэгэн зүйл рүү ингээ шингээгээд дарж устгаж болох уу? Тэр бол өөр зүйл. Тэрнийг шүтэж биширч холбоос үүсгэсэн байхад тэр ард олонтой дуусах орсон зам байхгүй. Үүсгэгчдийн дарж байж тэрийг хүчгүй болгон шүү дээ. Тэрнээс зүгээр нэг альбом зөөгөөд нэг тийш нь хийх юм биш. Тэрийг тэжээгээ, тэрийг судлаад, тэрийг шүтээд байгаа хэдийг олох хэрэгтэй бол. Тэгээд нөгөө ингээд сая хүүхэлтэйн дээр өөрсдөө ингээ хамгаалт ч юм уу ямар нэгэн бас ингээ сөрөг талаар нь ингээ ашиглаж болно гэсэн. Гэтэл миний энерги ингээ хуваагдаад ямар нэгэн одоо сөрөг нөлөө, сөрөг үр дагавар гэж байд юм болов? Сөрөг үр дагавар гэдэг нь одоо тэр зүйл төвлөрүүлж байхад сөрөг зүйлийн алдаа гарч болох уу гэж үү? Одоо сөргөөр нөлөөлөх үү? Жишээлх юм бол би энерги тэр зүйлд ингээд төвлөрүүлээд миний энерги ингээд ингээ хоосрох ч юм уу тэг нэг талтаа. За ингээ бий болгосон. Ганцхан чи төвлөрүүлж бий болгоод байгаа юм биш шүү дээ. Бусд нь ч бас энэ зүйлийг булаацалдаж өөрийг чинь хорлох зүйлч болгох боломжтой гэсэн үг.
одоо тэмцэлд байна л гэсэн үг шүү дээ. Тэгээ өөрийн юм хамгаалах уу эсвэл өөр нэгэнд олдоод өөрийнхөө эсрэг зэвсэг болгочихвоо гэдгээж сайн бодох хэрэгтэй болно. Маш л ойлгоогүй бол та. За тэгээд ойлгох баха. За дараагийнх. За. Асуулт хэдэн вэ? Энэ тэндээс нь асууж болох юм болов уу? Дараалал явахгүй юу? За. Чамд амар биш үү? Тэгэхгүй. Тэр олон асуултыг энэ тэндээс нь сэглээд чонооётой асуугаад байвал сүулдэ нэг асуусноо дахиад хоёр дахь асуул явах болж байна. За. Өвөө ичмийн шахаа хизээ дуусах вэ гинэ? 3 дугаар асуулт. Одоогоор та өрсвөд энэ зүйлийг ажиглаад байгаа шүү дээ. Тийм. Маш их дарамтын энэ тэнэг ууртай бачуурсан. Ерөнхийдөө бол энэ шахаа гэдэг зүйл чангараал байгаа. Тэгэхдээ ихэнх нь энийг бөө болох тэнгэрийн энтер гэж бодоод байх шиг байна. Тийм шахаа биш. Амьд байх уу байхгүй юу гэдгийг чинь шалгаж байгаа шахалт юм шүү дээ. Тэсвэр дэвчээр болоод чадахгүй бол тэгээд бууж өгөхөд тэгээд болно л гэсэн ер нь бүх сонголтыг хүнд нь үлдээсэн байгаа. Өдрөөр энэ дарамтын амьсгалтай зүйлс хурцаар илэрх болно. Нэг бол хүн болно, нэг бол хүн дүрс дараатан болох сонголт л байна. Тодорхой тоонд хүртэл шахсаар байх болно. Тодорхой тоон хэд юм бол? Ер нь нэлээ авна да. Гэхдээ энэ нь улс орон бүрт адилхан биш. Зарим улсуудад өөр бусад ер нь улс болгонд өөр байна. Хаана хамгийн их байгаа юм бол? Одоо яг л энэ улс шиг ядуу буурай худал хоромг нэгтсэн арга залаар аж төрдөг газар ертөнцтэйгээ буруу харьцдаг олзны төлөө улсаа чодолдох бэлэн санаа сэтгэлтэй нэгийг хожиж манждаг гэх мэт. Иймэрхүү хүмүүсийг бол нэлэнхүйдэн шахах нь ойлгомжтой. Харин хөрст газартаа инрэлтэй хөх тэнгэр бурхандаа ивэлтэй хүний нэрээ хичээсэн хөгжиж дэвшиж үр хоочоо харсан ер нь гай болохгүй аж төрөх тал руугаа сурж мэдий хөдөлмөрлөе гэсэн хүмүүст бол тийм ч айхтар шахахгүй. Ягаад гэвэл тэд чинь хэрэгтэй учраас. Тийм хүмүүс л алстаа их юм дуулган шүү дээ. Тиймээс энэ шахалт ер бол худал хоормог хар буруу давтагсдыг л аимшигтай хэрцгийгээр шахна гэсэн үг. Нэгэн зэрэг эхэлж байгаа боловч энэ дунд ялгаа гарч ирж байна да. Зөвийн төлөө хичээж байгаа хүмүүс байхад тэднийг шахаж яах юм? Тэд хизээний тэр төвснөөсөө давсан байна. Харин буруу аргаар аж төрөөд байгаа нөхдүүд дээр бол хатуугаар шийтгэж өгөх хэрэгтэй. Би буруугүй хөө эднэр л ийм болсон гэж болохгүй. Яагаад гэхээр буруу зүйл дунд байж эн чинь буруу байна гэж хинэнч хэлдэгүүд гол учир байгаа. Ихэр чинь бурууг бас л дэмжиж твчж байгаа нь бас ялтай гэсэн үг. Буруутай нөхцнөөс өөрцгөө болно. Ихэр мянгатай би тийм хүн биш, би хэдэн шиг биш гэсэн боловч
тэдэнд хэлээгүй. Өөрийн үзэл баримтлалаа дотроо түгчцгээд аялдан дагаж байгаа бол энэ нь зөв биш. Тиймээс тодорхой тоо хэмжээнд хүртэл маш хүчтэйгээр шахна гэсэн үг. Шахна. Зайлуулна гэд бод. Өө тэр хэдий ч удаан үргэлжилж болох юм байна те. Өө шахааны дээр давтамжийн чивээ ямар хүмүүст амар сайн сонсогдоод байт юм бол. Ер нь моонуудад нь л их сайн мэдрэгдэн дээ. Зүгээр анзаарахгүйгээсээ болоо сонсохгүй юм болов уу гэж боддог шээ. Моонууд нь яхав дээ. Чи эндээс яваарай. Одоо чиний хэрэг байхгүй л гэж байгаа айтай байгаа. Нөр анзаарч байгаа бол ихэнх нь манарж шөнөөрөл хөдөлгөөнд орж байх учиртай. Манарж мансуурхыг урдаа барих бол тийм хүмүүс тэнцэхгүй гэх тамганч сэлээтэй байгаа. Хаана нү? Хон дээр нү? Үдэ. Та өрсөд харж мэдрэх эсвэл холилдох шаардлагагүй. Өө тэнцэн гэсэн тамуугаас сэлээтэй байгаа юу? Одоогооргүй. Тэгэхээр энэ шахалт нь мууд бол бүр хүчтэй нөлөөлдөг гэсэн үг юм. Одоо нэг ёсоор хэрэггүй гэж. Тиймээс өөрийг нь тойргоор бүчиж энэ таван эрчмийн агаар ус нар салхи юу вэ? Тэр болгоноос нь ингэж өөрийг нь дарж унтаадаг байх нь шүү дээ. Энэ дутагдаад ирэхээр хүн өөрөө өвдөж эхэлдэг. Тэг хүмүүс сүлийн гэвгийн төвдөд итгүүлж байгаа. Төгжин гэдэг нь ерөнхийдөө шинэ ирний цаг үе ирэх гээд байхад хортой муу болгоныг харилцаагаар оюун бодол ирчмээр тарааж болохгүй гэж ийм юугмэр энд тойрог хэлбэрээр тус бүрийн хүнийг ингэж хорьсон байгаа. Ирүү талынх бол тойрог нь том байна. Сөрөг талынх бол тойрог нь маш их хомигдсон байх болно. Тиймээс тэжээгддэг таван эрчим үгүй уснаар хүн өвдөж зовоорлоод байгаа тал бий. Өвөө тэгээд олон нийтийн газар дээр явхаар ингээд нөгөө хүмүүсийн их нэрчмийг өдр мэдрээд ивэл яаж өөрийгөө хамгаалах вэ? Тоолол гарна даавар. Өө саармаг хүмүүс тэгвэл яаж юм бол нэг сайн ч биш муу ч биш. Тэр хүмүүс чинь нэгнээс хорж идэж байгаа. Тэр та нар хизээч өөрсдийнхөө байж чадахгүй аналтан донд байна шүү дээ отоонд. Нэг л ялдвал нийтээр та нарыг идэх гээд байгаа үз. Тийм. Тэгэхээр саармгууд чинь нэг ёсоор нэгнээсээ идэж амьдаад байгаа. Сорж, мүлжиж, шулж нэгнийхээ хий гаруул идэж дахиад цанган, дахиад дутагдалд орон дахиад нэгийг идэнэ гэх мэтэр. Тэр чи юу гэдэг вүлээ? Та нарт нэг нэр өгсөнд ампер гэлөө. Энерги вампир. Өгөл энэ хот гэдэг газар чинь хэдвэ гавал? Нилээх байгаа хаа. Зөндөө. Нэг сая орчим нь бол байгаа. Өө тэгвэл сайн дээр байгаа хүмүүс одоо ямар байдалтай байгаа юм бол Зарцсан. Сайнууд чинь бүгд өөрсдийгөө төвөгдсөн, бачуурсан, хямарсан хүмүүстэй харилцаагаа тасалсан нэг уйтгарсан юмнууд тор бүрнийхээ дөрвөлжин дотор хоригдож байгаа үз. Гарах гэхээр гарч чадахгүй, харилцах гэхээр харилцаж чадахгүй. Дотор сэтгэл санаа нь авах юм байхгүй.
Гаргал юм бол өөрсдийг нийтнэ гэдгийг мэдж байгаа учраас өөрөө өөрсдөө төгжиж хорьсон байгаа. Өө ингээд түгжээд байхын зөв юм болоо бүр юм болоо. Буруу. Арга ятсан л арга шүү дээ. Ямар ч зүйлд өрсөлдөөн тэмцэлтэй байж л амьд үлддэг. Тэрнээс өөрийгөө төгжээд энэ зүйл болоод өнгөрсний дараа би гарч ирнэ гэж байгаа бол тэр бол хулчгарын шинж. Надтай надгүй болчих юм чинь гэсэн аминчхан үзэл байна шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр яах хэрэгтэй байна? Тэр сармгуутай тулж үзэхээс өөр зам байхгүй. Нэг бол тэгэл хөтөлцөл явах бах та. Энэ өрсөхийн хууль нь тийм шүү дээ. Хүчтэй чадвартай нэг нэгэ дийлдэг. Тэр л дүрм явагдаж байна. Чи шинээр нь тэнцэх ёстой хүн гिचгээд энэ нэг хідэн сордог нөхдүүдэд анхаарал ажиллахгүй. Нэг нь тэнцэхгүй нь ойлгомжтой юм байна. Чи болохоор ирмэлдэж байгаа гэхээр яах вэ? Хэрвээ чи тэрэнд дийлдэх юм бол би ч бас ялгаагүй тэнцэхэргүй хэмжээних юм байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр тийм зүйл соруулахаас айх хэрэггүй гэсэн үг юм. Тэгэхээр ойлгож байна. Дунд нь ороод явна гэдэг нь бас нэг талаараа өөрийгөө бэлтгэж байгаа. Нэгэнд чамайг дасгалжуулах тэнцэхгүй талын дайснууд нь байна. Чиний найз эсвэл бурхан тэнгэр чинь чамд туслахгүй байх нь шүү дээ. Ерөөсөө чамайг дасгалжуулах зүйл бол тэр сороод чамаас идэх гээд байгаа тэр зөвлөл чамайг бэлтгэж чадна. Сайн дайсан л чамайг хүчтэй болгох. Сайн найз биш. Хичнээн жирэхмээр байсан ч яг хоо ихлээр соруулж бол дараа нь дахиад болсон дахиад сорж байж болно. Энэ үеэс л хүн өөрөө төвлөрж эхэлдэг байх нь шүү дээ. Бүгд өөр өөрийн гэсэн онцлог шин чанартай бөгөөд өөр өөрийгөө яаж хамгаалах чадал байдаг, нөөц байдаг. Тэгэл нэг мэтгэд чи соруулахааргүй хэмжээнд төвсөнд хүрвэл яах вэ? Чи хямрах биш. Дөгөөс сорох гэж байгаа хэд чинь бачуурж эхлэх нэ дээ. Тийм. Тэгэл чадахгүй юм чи яах вэ? Дийлэх гэж үзээ дийлэхгүй юм чинь өөртөө зайлаад алгуулдаг юм аа. Тэдний хоол дуусч байгаа шүү дээ. Чам дээр байнга анхаарна гэж байхгүй. Нэгэнд өгөхгүй нь ойлгомжтой. Хоолн дуусч нь өсөж байгаа бол яах вэ? Бушуухан өөр сул дараа нэг л барьж идэхийг оролдоно. Тэгэхээр нэг 3-4 удаагийн тийм зүйлтэй таарах вэ гэдгээс айх шаардлагагүй байх нэ. Харин тэр зур өөрөө хэр ихийг алдаж байна гэдгээ тооцоолох нь чухал. Өөдөө соруулахгүй сорохгүй байх хэрэгтэй юм. Тэрнээс яавал би соруулахгүй байх вэ гэж асууж болохгүй. Энэ чинь залхуурч байна шүү дээ. Өөрөө үдэс туулж байж л аривын туршлагыг олно. Тийм. Одоо нэг хаан байлаа гэж бодъё. За таад ослогтой юм чинь яаж хаан болох вэ? Яаж хаан байх вэ гэж асуугаад байвал яах вэ? Нөгөөх нь эрх мэдлийн хамгаалах гэж хэлж өгөхгүй ялгүй дээ. Үгүй. Хаан байж өөрөө тийм юм асууж байгаа бол бүх эрх мэдэл зөвлөгөө өгж байгаа талд нь л байх болно шүү дээ.
Яг тэрнтэй л адилхан бодчих. За шахаа гэвэл нэг юм байна. Өө 9-р асуулт маструудын тулааныг тайлбарлаад өгөөч гинэ.